За хахалтаа дээрээс ахуй очиж хамгийн өргөж боддог. За хахалтын эмзэг бүлгэн нь юм бахав. Хүүхдүүдэд хамгийн насан турсан хүмүүс бол хахалт цацаадах нь багш тийм ээ. Ерөнхийдөө насан турсан хүнд хахалт тохиолддог шалтгаан нь бол ерөөсөө эмоц нэ. Хоол идэж байхдаа яг ямар нэг яриа гаргах эсвэл зураг хийж чад дуртай нэвтрүүлэн гарч байхад яг ямар нэг эмоц гаргах чад хахалт үүсэх магадлалтай байдаг. Бизнес бол насан турсан хүнд нэг хахалт үүсдэггүй. Хамгийн их өртөмтгий бүлгэн нь хүүхдүүд, донс нөхдөд тийм ээ тоглоомын жижиг хэсгийг авч тоож амандаа сонирхохоос эхлээд хахалт үүсч байдаг. За хахалт болохоор живлэлийн нэг төр, уураа живлэл гэж нэрлэдэг. Нойтон живлэлд яг усан живлэл тийм ээ. За тэгвэл хагас уу ямар байлаа гэдгөө? Хагас уу яг харчихсан хагцсан хүмүүс зөндөө харчихсан юм байна. Нүүр нь яг улаагаад хэмжээгээд нүднсэн зэдгнээд тэгээ яг надад туслаач би гагчлаа гэж орж байна. Тэгэхээр яаж юм бэ? Аваа гахгүй гэж юу гэсэн юм? Амьсгалын буруу алаар орчлаа гэдэг тийм ээ. Буруу алаар юм орчлаа гэдэг. Тэгвэл буруу алаач айлна. Буруу алаар орчлаа гэдэг тийм ээ. Уудлаад бидний идэж байгаа зүйл хаашаа орох вэ? Улаан алгаар орох вэ тийм ээ. Тэгвэл буруу алаа нь юу гэж тохоо? Амьсгалын зам явж байгаа. Амьсгалын зам явдаг яг цагаан угаас олоо гэсэн. За тэгвэл яагаад би гагчлаа эсвэл туслах нуруунд зохиотлох гэж хэлж байгаа. Заагаад идэв шүү дээ. Заагаад нэг тэгээд тусламж хүсэж байдаг тийм ээ. Тэгвэл яаж байгаа? Яагаад надад туслаж хийж байгаа юм бэ? Соолоос нэг нэрээ олох гэж хэлж байна. Цагаан угаас олооны яг хүний дууны хөвч гэж хэлдэг. Тэр нь яг яхны бүтэл арангуйчтай. Тэгээд дургуйч чадхаа байж. За тэгвэл ингэ гагцсан хүнд ямар ч юм үзүүлж байна. За за тэгвэл одоо хүмүүсийн ихэнх үзүүлдэг одоо тусламж шууд амын хүчтэй бүгдүүдээ бол тийм ээ. Ухцдаг. За тэгээд дээрээс нь очиод нуруу буурлын яг балбад гэдэг тийм ээ. Нуруу руу зогч байгаа нь яаж байгаа? Дарвал дагаад ингээд араас нь хөтлөж байгаа. Чичрэл хөр гарчдаг гэж байна. За хагасны зүйл хахалт бол хагас бүгд бүтэн бүгд гэж байна. Хагас бүгдлөө танаас болоод буцаад нуруунд дээр нэг захил дөрөв гарах боломжтой. Бүтэн бүгдлөө үед яг гарах боломжгүй бүр хаалт нь яг цагаан угаас одоо нэлээ гүн таглагддаг гэсэн. За тэгвэл хахалтай үед нэг бараад ирэх. Тусламж үзүүлээ. За нэг хүн хад гараад ирээ. За хагцсан үнийг хахаад байгаа хүмүүсийг шоолоо зогсож ажиллахгүй тийм ээ. За тэгээ хүүхдийнхаа бол яг ам хамрыг шууд ухчихгүй. Аман тасаастай ихнүүдийг яг нэмэлт гэмтэй гэсэн. Тусламж үзүүлэх чаавал энэ үнд нэмэлт гэмтэл үүсэхгүйгээр л яг тусламжаа зөв үзүүлэх хэрэгтэй. За энэ гагцсан байвал яг ханаалгаад буцаад яг хуцуулаад байвал энэ үнд хагас бүгдрлээ гэсэн. Ямар ч хэсэг гарах боломжтой гэсэн. Хагас бүхэлдгөө нуруу гэсэн дээр яг хүчтэй тавлаа бацах дээшээ. За ингээд дахиад яг ханаалгаад огцуулаад тэгээ өөр яг 50 байхыг зөвлөө тийм ээ. Тусламж үзүүлэх хэрэгтэй. За дээрэс нь энэ удаашраад гарахгүй байвал яг удаашраад гахалт одоо амьсгалын зам бүглэрөөд эхэлсэн тийм ээ. Энэ хүн өөр муужраад өнгөрөөд очвол яг амыг нэрээс авахгүй. За одоо тэгвэл үрцний шахалт гэж байдаг. За тэгвэл одоо бүтэн мөглөлийн үрцний шахалт гэж байдаг. За амь хамгаас олох. Мэдрэмжийн хэсэг байна уу? За энэ хэсэг дээр чи яг энэ хэсэг рүү шахалт хийж байгаа гэсэн. Араас нь тэрээд яг хоёр удаа дээш нь огцон татаж байгаа. Хагас байгаа юм л хахаагүй юм дээр таталж үзүүлсэн. Удааш байна. За дүүдийн хүний биеийн байдал гахалтаасаа болоод гасан зүйл нь гарахгүй байсаар байгаа яг хаа. Биеийн байдал нь бүр хүндрээд муужирч болох. Муужраад унчвал яг хаа. Муужирч ухаангүй. Дээрээс нь энэ хүн яг хаа. Амьсгалын зам нь угаасаа бүглэрөөд гацаад тэр байдлаасаа биеийн байдал нь хүндэрж байгаа учраас яг хаа. Амьсгал нь байхгүй ухаангүй болчихлоо юу юм бэ? Одоо амьсгалын зам нь амьсгалын ухаангүй болсон бол юу юм бэ? Шот зүрх хөшнөөс амьдрах. Ер нь энэ шахалтыг хийж татж байгаа шүү дээ. Хүчтэй шахалт. Нөгөө юуны
Энэ хотоодноос ингэ хийж байгаа шүү. Аюул хамгуурс нь чи яг чочрол өгч байгаа гэсэн араас нь татдаг доороос шахал дээж өгч гэсэн үг. Доороос нь дээш нь. Шахал дээж өгч гэсэн. Яг араас нь тэрвээ дээш нь тиймээ дээш нь угдаж татаж өгч байгаа гэсэн. За дүүл яах нь амьсгалын зам бүгдэрснээс биеийн байдал хүндэрсэн бол шууд CPR хийх гэсэн. Тиймээ хассан. Даралтаа хийгээд өгөөд тийм гэсэн. Амьсгалын агаар өгөх юм бүгдэрсэн шүү дээ. Аднаас авахгүй. Амьсгал байхгүй гэсэн. Тийм. Тэгэхээр шууд даралтаа хийсэн. Гэхдээ зохион амьсгалыг өгч болно. За тэгвэл амьсгалын зам руу орсон зүйл яах вэ? Ингэж байж байгаа уушруу орчих болох уу? Уушрны агарын хүүдээр яах вэ? Орчих болох уу? Даралтыг үзүүлж явах шиг явц. Болох уу? Аль нэг уушрны яах вэ? Агарын хүүдээр орчих болно. Тэрийг үл яах вэ? Эмнэлгийн тусламжид төлөөлөж өгтөл та яах вэ? Зөв хэлээд өгчих хэрэгтэй. Гасан зүйл гарч ирээгүй тийм ээ? Тэгээд энэ хүний гасан зүйл гарч ирээгүй амьсгал ороод ирсэн бол яах вэ? Уушруу орчих гэсэн. Тэрийг бол нисэн аргаар эмнэлгийн даалгавар авчиж болно. За гахалтай үед ингэж байна. За ганцаараа байж байгаа танд гадны хүн туслах боломжгүй ганцаараа байж байгаа харчлаа. Тэр юу вэ? Ямар ч аргагүй. Тэгээд өгөхгүй. Өөртөө туслахын төлөвлөхгүй. Өөрөө ингэж үзээд байгаа. Ямар нэг аргаар өөртөө туслана өстэй тийм ээ. За тэгвэл ганцаараа байж байгаа хахалт үүссэн тийм ээ. Нэлээд хүнд хэлбэрийн хахалт үүссэн бол яах вэ? Орны талаас ч юм уу сандлын талаас ч юм уу яах вэ? Мохоо үзүүртэй хэсэг дээр өөртөө өссөн шахалт. Өстрөөгөө шахалт хийж өгнө гэсэн. Үзүүртэй зүйл дээр очиад батчиж болохгүй тийм ээ. Тэгээд заавал яг мохоо үзүүртэй зүйл дээр яг өөртөө шахалт хийж тусламж бас үзүүлж болно шүү. За хахалтай. Өөртөө энийг хийн гэж байхгүй. Хасуу эндээ л анхаарч байхаас яг шахалтай хийгээд нөгөө гэдэгтэй яг өснөж хийж байгаа. За. За хахалтай хамжтай. Асуух зүйл байна.